За сайн бацхан юм. За 85 дугаар бодлогыг бодно. Энэ маань болохоор миний 84-р subscriber-ийн нэрэмжит бичлэг шүү. За энэ нэг юм болох нь байх. За болох юм шиг. За 82 нэрэмжит бичлэг. Би ингээ нэрэмжит гэж хэлээд яваад байгаа шүү дээ. За 85 дугаар бодлого. За энэ болохоор 3/42 хэмжээстэй тэгшүнцэгт байна те. Тэгэнгүүт энэ дотор хичнээн ширхэг тэгшүнцэгт байна вэ гэж тоолох нь байна те. Тэгэнгүүт 1/41 хэмжээтэй тэгшүнцэгт 6 байна. 2/42 хэмжээтэй тэгшүнцэгт 4 байна. Тэ энэ бол 2 байна. 3 энэ нь болохоор 2 байна. Ингээд хамгийн том тэгшүнцэгт нь ганцхан. Ингээд нийлээд 18. За тэгээд яг 2 сая тэгшүнцэгт агуулсан. 2 сая тэгшүнцэгт агуулсан ийм тэгшүнцэгт бэдгүй юм байна л да. 2 сая тэгээ одоо ямар ч юм те. За энэ юу вэ? Тэгэнгүүт ямар нэгэн n-ийг үрчгэн n гэдэг, ямар нэгэн n-ийг үрчгэн n гэдэг тоо олдоход бид нэр тэгшүнцэгтийн тоог r гэж хэлье л да. Тэгэх юм бол n-ийн ямар ч утган дээр энэ бол 2 сая болтгүй юм байна л да тий. Тэгэхээр 2 саятай хамгийн ойрхон 2 саятай хамгийн ойрхон гэдэг чинь бага байж болно, их байж болно шүү дээ. Хамгийн ойрхон тэгшүнцэгтийн 2 саятай хамгийн ойрхон ширхэг тэгшүнцэгт агуулсан том тэгшүнцэгтийн талбайг олох юм байна л да. Жишээлбэл зүгээр санаа бол за энэ 2 сая бол манай лимит шүү. За цэг гिचтэй point. За энийг яаж бодох вэ те? Тэгээ энэ бол ерөөсөө юм л дээ. Нэгийг үрчгэн нэг те. Нэгийг үрчгэн нэг хэмжээтэй тэгшүнцэгт орсон тоог бид нэр S гээл л да тий. За жижиг R гээ тий. Жижиг толгой хэрэгч юм болоо. Q гэж тий. Q. Нэмэх нь гэх мэтчлэн нэмэх нь Q N юм л дээ тий. За энийг арай өөрөөр бичих юм бол арай өөрөөр бичиж тий. Q энийг үрчгэн нэг энэ яагаад x яваад байгаа юм бол бичтэй. Арай өөрөөр бичих юм бол нэмэх нь гэх мэтчлэн Q нэмэх нь Q нэг юм баггүй тий. Энэ дээр нэмэх нь яг энэ шүү дээ.
мэтчлэн тий. За хонд нэг дахиад нэг бичиж. Тийм шүү дээ тий. Тэгээ явсаар хагаад энэ нэг хаалт илүү өчсөн юм тий. Ядаргаатай хаалт үү. За. Нэг иймэрхүү санаа гарч ирж байна л да. Тэгш өнцгтүүдийг тэгэд 2 сая гэдэг чинь манай бодлогын энэ бодлогын хувьд бол бага тоо. Тэгэхээр энэ бодлогыг жоохон програмчлалын талаас нь жоохон өвтэйхэн юмнаас нэг зүй тогтол гараад ингээ бодчихвол гайгүй бодогдчихно. Програмчлал талаас. Ер нь бол энэ бодлогыг одоо энэ 2 сая нарийн ихсэд эхлэх юм бол математик цаг юугаар аргаар томьёо явчихж байгаа л бодчих бас болох бахал та аюу амархан. Тэр нь миний ерөөсөө одоо энэ YouTube channel дээр ер нь миний ерөөсөө ярьдаг ярианы сэдв угаасаа биш. Тэр нь миний сонирхдаг зүйлч биш. Би энэ програмчлал тал руу илүү бичлэг хийгээд байгаа учраас програмчлалтай холбоотой бодолтыг л хий. За энэ ингээд дуусж байгаа. За тэгэхээр ингэ гэсэн үг шүү дээ тий. За энэ томьёогоо бүгдээрээ юм дээр шалгая л та. Дөрөвний 3/42 байсан шүү дээ тий. 3/42 дээр шалгая л та тий. 3/42-ийн хувьд бол манай томьёо чинь юу вэ гэхээр нэг хэд багтах юм. Q 1 нэмэх нь Q 2 тий. Нэмэх нь Q 2 1 нэмэх нь Q 2 2 нэмэх нь за Q 3 1 нэмэх нь Q 3 2 гэхгүй. За нэг ширхэг нэгийг үрчгний хэмжээстэй нийн байна шүү дээ. 6 ширхэг. Тэгээд нэгийг үрчгний 2 хэмжээстэй нийн гэл тэ. Ингээл энэ 6-ыг л нийлбэр байгаа шүү дээ тэ. Одоо юм яачаа. За энийг яаж болох юм те? Энийг яаж болох вэ гэхээр Q болохоор Q x y гээл да тийм Q x y-ийн хувьд бол за ер нь бол дэнэ гэсэн юм бас байж байгаа шүү дээ. Макс нь тийм. Тэгэх юм бол юу вэ гэхээр за би Excel дээр үзье. За нэг ийм тэгш өнцгтэй байгаа гэж үзье л да. Ийм байсан те. Ямар вүлээ? Ийм байсан те. За энийг бодчихъя. Нэг ийм байгаа. Тэгэнгүүт за чтаас хэцүү болчихоо те. Энэ шүү дээ. За тэгэнгүүт бид нар болохоор за бид нар одоо жишээлбэл ийм дүрс хэдийг хийж чадах юм. Тэ? Ийм дүрс. Тэгэхээр энийг бид нар яаж олох вэ гэхээр энэ эхлэлийн цэгийг аваад үзчихин л дээ, тэ? Эхлэлийн цэгээ яаж тоолох вэ? За энэ эхлэлийн цэг маань хаана байж болох вэ? Энд чинь нэг өндөр
нэг өргөнтэй хоёр өндөртэй байгаа шүү дээ. Тэгэхээр эхлэлийн цэг маань хэдэн газар байж болох вэ гэдгийг тоолчих хэрэгтэй байхгүй тийм. Тэгэхээр за эхлэлийн x нь хэдийн янзын боломжтой, y нь хэдийн янзын боломжтой. Тэгэхээр хооронд нь үржүүлэл болно шүү дээ. X нь хэдэн боломжтой, y нь хэдэн боломжтой. X нь хэдэн боломжтой. Энд бийж болно, энд бийж болно, энд бийж болно. Энд бийж болохгүй. Тэгэхээр y нь 1 боломж, x нь 3 боломж. X-ийг 3 гэдгийг бид нэр яаж олоод аваа гэхээр эн чинь бид нар яаж олох вэ гэхээр том тэгш үзэхтэн n гэж нэг юм байгаа гэж үзнэ шүү дээ. Тодорхой байгаа гэж үзнэ. Тэгэх юм бол x гэдэг нь юу вэ? За хамаагүй шүү дээ. X гэдэг нь багны дугаар гэж үзье л да тий, багны тоо. Тэгэх юм бол n гэдэг нь багны тоо гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ тэгш үнцгтийн багны хэмжээ нь тухайн нэгдэд энэних бол 3 2 байгаа шүү дээ. Одоо манайх 1 2-ыг тоолох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр занд нэг томьёо өчиж байна л дээ. Count x гээл да тий. Count x нь хэд байх вэ? Count y нь хэд байх вэ? тэгэл өвтөн count x-ийг үрждэг нь count y байна л да. Ингээл олчих шүү дээ, нийт боломжтой. Тэгэхээр x нь хэдэн боломжтой байх ёстой вэ гэхээр нэг өргөнтэй шүү дээ. Нэг өргөнтэй юм чинь n-ээс хасах нь 1 нэмэх нь 1 юм шүү дээ. N-ээс хасах нь x нэмэх нь 1. Нөгөөх нь m-ээс хасах нь y нэмэх нь 1 байх юм шиг санагдчихлаа. Зөв. 2-оос хасах нь 2 нэмэх нь 1. 2-оос хасах нь 2 нэмэх нь 1. Мандагч болохоор 3-аас хасах нь 1 нэмэх нь 1. За. Манай Q бол нэг иймэрхүү юм байх юм шиг байна тий. Одоо энэ тэгш үзэгтийг энэ дотор байрлуулахад энэ оройн цэг нь хэдэн газар байх боломжтой вэ гэдгийг тоолж байгаа тий. За энэ томьёо баг ажиллачна уу? Тэгэхээр бид нар тухайн нэг энэ Q тус болгох нь бол энэ томьёогоо бичиж бол олчих шүү дээ. Харин бидний энэ юм чи хэд хүртэл явах юм бэ гэдгээ бид нэр шалгана шүү дээ. За бид нар бол энд бодлогынхаа нэгдүгээр алхмыг хийсэн. Нэгдүгээр алхам бол ийм юм байх юм байна гэж. За алгоритм талаас нь шүү дээ. Хоёрдугаар алхам бол Q-г авчиж байгаа тийм. Q гэдэг функц бичиж байгаа. За одоо 3 дугаар алхам бол бид нар n-ийнхээ хязгаарыг олчвол болчихно л доо. n-ийн хязгаарыг бид нэр max n-ийн хийл да тий. Max гэдэг нь max. За max side хийл да. Max side. За max side-а бид нэр олно. Тэгэхээр яг зүгээр санаа бол ийм бид нар max side-а яаж олох вэ гэхээр бид нар эхлээ олохгүйгээр зүгээр явчих. Тэгээд яах вэ гэхээр инх واخгүй нэг багантай гэж үзчих واخ.
байхгүй юу? За J багтаа гэдэг үзчих тий. J багтаа. Үнэ. За дараа нь тийм зүгээр ингэ чинь гэсэн үг шүү дээ. За хязгааргүй тий. Хязгааргүй. К энийг шууд ингэчээ. N-с эхлээд M гээд нэг ингэ юм гэсэн. Тэгээд одоо бид нэр энэ томьёог чинь R гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ R N M нь хойсоо сэтэрчих юм бол бид нэр энэ point гэсэн шүү дээ. Point-с хэтэрчих юм бол энэ давталтай зогсоогол болохгүй тий. Харин хэрвээ M нь нэгтэй тэнцүү байх юм бол өөрөөр хэлбэл N-ийн ямар нэгэн утган дээр M нь 1 байхад хязгаар нь хойсоо сэтрээд шүү дээ энэ утга нь. Энэ утга өөрөөр хэлбэл N1 нь хойсоо их ийм N-ийн утга дээр ийм N-ийн утга дээр бид нар давталтаа зогсоох хэрэгтэй байхгүй юу? гэж байгаа юм тий. Тэгээд манай үндсэн санаа бол энийг одоо юу гэдэг энийг юм хийчих шүү дээ. Тэгэнгүүтээ энэ бол дуусах төгсөл тий. Тэгэнгүүтээ хэрвээ темп нь манай зөрүү шид байвал манай шидээс бага байвал тий. Энэ чинь ингэн ABS point-ос хасах нь тий зөрүүг нь ингэж олно шүү. Зөрүү нь манай шидээс бага байвал зөрүү хүч. Тэгвэл зөрүү нь болохоор ийм болоод тэгээ манай бодлогын шийд нь болохоор энийг үүсч гинэ. За энэ 3 дугаар алхам бодолтыг биччихлээ. За энэ бол код бичихгүй, энэ код бичихгүй. Энэ функц гэж шүү дээ. За энэ функц авчиж. Тэгэхээр манай функц маань тэгээ энэ дуусах энэ нөхцөлийг бид нэр хаана тавьж өгөх вэ гэхээр хэрвээ ийм байвал бид нэр шууд давталтаа зогсооч гэсэн үг шүү дээ. Short break гэсэн үг тийм. Тэгэл манай хариуч юу байх вэ? Шийд байна шүү дээ тий. За нэг ийм л бодолт байна л да. Санаа бол. Тэгээ энэ нэг бад 2 сар чинь баг болохоор гарна л да. За тэгэхээр үү штэ. 2 сая баг штэ тий. За энэ чинь ямар юм ашиглаад тавлаа. Гайгүй мэн тий. За би мэдэхгүй бүлтэрсэн гэж магадгүй шүү. Дараа нь бодолтой шалгана. Ингээл болчих санагдаад байна. Энэ бол тийм одоо юу гэдэг цэвэр сэтгэлгээний бодлого ах л та. Захан лог гэнэс яг бүр жинхэнэ супер оновчтой бодолт нь бол математик дээр суурилсан томьёол байгаа ах л та. Сайн хэлж мэдэхгүй байна уу? За нэг функц нэг нь шүү дээ.
Q маань энэ байна. Жижиг Q. За энэ байна, энэ байна. Point байна. Point гэж байж болох юм болов. За өөрчий байлаа. Төлөвлөлчин өстой. Тэгэхээр манай шийд байна. Зөрүү байна. Зөрүү нь хамгийн ихтэй. Зөрүү нь ихэндээ 2 сая явахт болчихно дөө. За ангил болно шүү дээ. За дуусах нөхцөл нь бид нэр өөрсдөө дуусгана. Тэгээд дуусах нөхцөл нь бид нэр өөрсдөө дуусгана. За за тахлаа. Зөв би энийг шууд энд нь тавьчих юм шүү. Алгасан. Энд юм тавьчихсан. Ингээд Жост. Ингээд болчихно л доо. Энэ темпигээ зарлана. За тэгээд энэ юу арай удаа. Энэ чинь Q штэ тий. Том арайгаа бид нэр бичих юм штэ. Энэ функц. Арчи. Том ар нь болохоор за нэг юм хүүл юм байх бах та. Q AJ. Гэл болчихно шүү дээ. Энэ юм байна. За том арны арга олчихно. ABS-д болчих юм болов. Энэ яг бол математик гэдэг сан байдаг шүү дээ. Мат. Тэрийг шаардах бахаа да. Нөгөө төгч юм болсон юм шүү. Ойр CD ирчихэв. За хаана вэ? Энд бүр гадаал та. Юу болоод байна? Ийм байх хэрэгтэй баг шүү. Хондлоо ингэж л гарч ирсэн л та тий. За болчих шиг л бол. За нэг иймэрхүү л бодолтой байна. Гэтэ 2 сая бага учраас яа тань л та тий. Шийд алдаад тань л тий. Гайгүй. Энэ дээр зүгээр хамныг юм анзаархад бидний дотор юу хийж байгаа вэ гэхээр энэ утга байгаа штэ. Одоо энэ арын утга, энэ утга. Одоо өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд ямар нэгэн нэм дээр тухайн тохиолдолд ямар нэгэн нэм утга дээр
нийт багтаах тэгшүүнцгтийн тоон 2 саяас 1 л удаа их байхыг тооцож байгаа. Энд яг бол энд 2 саяас ихтэнгүүт нь давталтаа зогсоочж байгаа шүү дээ. Гэхдээ 2 саяас ихтэнгүүт нь зогсохоос өмнө яг нэг шалгахчаад байгаа шүү дээ. Тэгэхээр 2 саяас 1 л удаа их утга байж болно гэдгийг тооцож байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бичиглэлийн хувьд яг ийм бичиглэлийн хувьд тэгэхээр өөрөөр хэлбэл хамгийн ойрхон утга гэдэг нь эцэст 2 саяас хэтэрч болно. Гэхдээ хэтэрлээ гэхэд 1 л удаа хэтэрсэн утгад биднээс сонин шүү дээ. 2 саяас дахиад 2 дахь хэтэрсэн утгыг бидний шалгах шаардлага байхгүй. Тэр нь бас ойлгомжтой шүү дээ. Өмнөх утгаас зөрүү нь их байгаа гэсэн үг шүү. Тэр нь хэрэггүй болчих. Тэрнээс цаашаа хэрэггүй болчихно гэсэн. Тэгэхээр эндээс нэг тэр нэг нюансыг л анзаарч болчихдоо. Тэгээд гарчин. За. Энэ 5 дугаар бодлогын бодолд нэг юмрхүү байна. Хэцүү гайгүй хугацаа хэд болж байна? За 26 минут. За нэг юм бодолтой. За дуслаа.